төрж байгаа раунд реалити шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай тулаанчид маань бүгд тулаанаа хийж байгааг та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр манай 8 учраагийн хамгийн сүүлийн 2 хос тоглолтоо хийх болно. Өөрөөр хэлбэл Мишель клубын тамирчин Шижир Эрдэнэ, за Shinobu Fighting сургалтын төвийн залуу тамирчин Батзаяа нар өнөөдөр тулдах ёстой. Тэгтэл Мишель клубын зааланд очтол Шижир Эрдэнэ байсангүй. Хайгаа сургалаад яваад байсан чинь мань хүн ижээ бильярд тоглоод ичнэ. Өнөөдөр бол толдох ёстой хүнтэй. Яагаад энэ ч бильярд тоглоод үжид бэлтгэл бүр нэг юмсаа хандчихв. Йоо бэлтгэл ерөнхийдөө ингээ байнга тий бэлтгэлээ байнга ингээ нэг зааланд игээд ингээ бэлтгэлөө сайтай аваа. Тэгээд бильярд би чинь бас тоглох их дуртай. Бас манай багш манай клуб найз нөхдөр ингээ бильярд тоглох дуртай. Яг хөтэ ингээ нөгөө орой дээр би одоо тоглох юм чинь бас тэмцээний өмнө бас өөр юмтэй анхаарлаа хандуулах юм те. Одоо өөрийнхөө яг дуртай зүйлийг хийх. Тийм учраас би бильярд га багшаагаа дуудчихаа ингээд найзуудтайгаа бильярд тоглол байж байна. Ер нь өөрөөр хэлэх юм бол өнөөдөр би тулалдна гэдэг үргэлж тулаанд авс анхаарлаа хандуулаад байхад одоо тамирчин хүн бие баригдах ч юм уу те. Тиймэрхүү зүйл ажиглагддаг гэж магадгүй юм шиг надад санагдаад байгаа юм л да. Тэгэхээр бас тэр бие баригдалтаас ангижрахын тулд өөр зүйлд анхаарлаа хандуулж тийм ээ ингэж найз нөхдөдөө бас цагийг өнгөрөөж ийн гэж ойлгож байна зүг. Зөв. Ер нь бильярд тэр тоглох. Бильярд ер нь гайгүй тоглоно шүү. Ер нь гайгүй тоглоно. Ер нь бильярд тоглосноор тулааны спортод хэрэг болох зүйл бий юу? Юу байлгүй яах вэ? Энэ бильярд чинь одоо ингээл хүн чинь те одоо толгойгоо ажиллуулна ш тэр шарийг зөхөх те дараа нь ямар шарийг авах вэ? Нэгдүгээрт хараа ч юм уу те хүний одоо гар хөл ирэхэд яаж гаргах вэ ч гэдэг юм уу те хамгийн нэгдүгээрт бас хараа их яадаг те оюун ухаан шаарддаг хамгийн цэвэрхэн спорт гэж би бас боддیں۔ Бильярд хийсийг бол ер нь бол рингэн дээр анхаарал алдахгүй байх бас нэг бэлтгэл бол энэ бильярд тоглолт гэж ойлгож байна. Тэгж ойлгож болно. За бильярда тоглолцгоё. Яриагаа цааш нь үргэлжлүүлцгээе. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэн бас мэдж байгаа Шижир Эрдэнэ маань өөрийн клубын тамирчин Лаас Сүрэн Бархас бод нартай Мишель клуб дээр бэлтгэлээ хангаж байгаа. Харин Мишель клубын дасгалжуулагч багш Алтан Бүрэн маань бас ажлын шаардлагаар хөдөө яваад түр эзгүй байсан. Тэр хоорондоор клубын тамирчин Наадам маань 3 найзыгаа дасгалжуулж нэвтрүүлэгт оролцуулж байсан. Алтан Бүрэн багш маань хүрэлцэн ирсэн байна. Алтан Бүрэн багштай бас хэсгэн ярилцгаая. За сайн байна багш. За сайн яваад ирсэн үү? За сайн явж ирсэн. Явсан ажил бүтэмжтэй. Бүтэмжтэй. За. Тэгэхээр раунд реалити шоу нэвтрүүлгийг ер нь үзэж юм уу? Хөдөө орон нутагт ер нь үзэх боломж хэрэг байна. Ер нь байнга үзчихлээ. Цэнгэр дэлгэцээр SBN телевизийг одоо байнга шимтэг үздэг. За нөгөө талаас энэ одоо ТV одоо тулааны маань бүрэн одоо бичлэг манай одоо кикбоксing одоо глобал сайт болох кикбоксинг цэгийн мэнгийн сайтад одоо байнга тавигддаг. За хэрвээ одоо цэнгэр дэлгэцээр хүлээж авах боломжгүй бол бас интернетээр дамжуулж ингэж хүлээж авч үзсээр ирлээ. Одоо ерөнхий хүүхдүүд манаас намайг одоо байхгүйгээр маш сайн одоо бие дааж тийм ээ одоо энэ шилдэг 8 тамирчтаас одоо 4-ний 1 шигшээд одоо 3 тамирч үлдсэн байна. За энэ маань яг бидний бас зорж байгаа нэг сургалт маань бас зөв явагдаж байгаа илрэл болов гэж ингэж бодож байна. За тамирчныг бас яг тулалдуулж тийм ээ сурахаас гадна бие дааж сургах бас их чухал байдаг. За харах зүг. Тэгээд энэ тал дээр бас манай клуб их сайн ажилдаг байгаа. Одоо тамирчдыг аль болох өөр нь одоо бие даалгаж одоо юмыг мэдрүүлж өөр нь одоо сургах энэ анхаарах зүг бас баримталдаг. Энэ маань бас их зөв болж байгаа болов гэсэн нэг одоо энэ тулаанууд нотолж байна л гэж одоо бодож байна. Тэгэхээр SBN телевизийн цэнхэр дэлгэцээр манай нэвтрүүлгийг үзэж чадахгүй байгаа орон нутгийн үзэгчид маань бас Geekbox цэг имэн хэмээх сайтаар дамжуулан манай нэвтрүүлгийн бүх дугааруудыг үзэх боломжтой байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр энэ Geekbox цэг имэн гэдэг сайт маань хаанаас яг тавигдж байгаа сайт байна? За Монголын Geekbox тулааны спортын холбоо гэж холбоо бий. За холбоо бол 1999 онд байгуулагдсан ийм холбоо. Тэгээд холбоо маань 2004 онд Geekbox албан ёсны одоо портал сайтыг нээсэн Geekbox сегмент гэдэг. За энэ сайт бол зогсолтгүй 6 жил одоо ажиллаж байгаа юм сайт. За энэ сайтнаас Geekbox-ийн сүүлийн 10 гаруй жилийн хөгжлийг дүрстэйгээр нь бүрийхээр нь үзэх юм боломжтой. Энд бас нэг 3 танихгүй залуу ирсэн байна. Энэ одоо ямар учиртай залуучууд байгаа вэ? Энэ манай найз нар л та. Өдрөөс хар багаас би ч нөгөө дундгой аймагт өсч тэн төрөө те өсөөд тэнд 10 жилээ төгссөн байгаа. Тэгээ манай багын 10 жилийн найзууд. Тэгэхээр манай нэвтрүүлгийн үзэгчид маань Шижир Эрдэнэийг
ямар тамирчин бэ гэдгийг манай нэвтрүүлгээр дамжуулж хангалттай их мэдээллийг авч байгаа. Тэгэхээр одоо энд байгаа найзуудаас нь энэ тулааны спортоор хичээлхээс өмнө тийм ээ 10 жилдээ ер нь ямар хүүхэд байсан талаар ярилцсанаа. За тэгэхээр ер нь Шижир Эрдэнэтэй хэдийн хугацаанд үерхэж байна. Багада ер нь ямар хүүхэд вэ? Шижирээд бол ер нь багаас найзалж өссөн. Багада ер нь их хөдөлгөөнтэй. Тэгээд сургуулиас зохиож байгаа ямар нэг спортын арга хэмжээнд их ордог хүүхэд байсан. Тэгээд ер нь бильярд их тоглодог, буруу юмд нэг орчдөг. Тийм л хүүхэд байсан юм. Ер нь Шижир Эрдэнэгийн ийм тулааны спортоор явна гэж ер нь та нар төсөөлж ирсэн үү? Ер нь бол багтаа нэг заднаач хөвгтэйсэн. Дээр нь бол иймаар явал ер нь цаашаа явах ах гэж боддог. Тэгээ бид нар ер нь хилдэг байсан л та. Иймэрхүү юмд явал кикбокс юм, бокс юм. Тэгээд манай чинь оюутан болж ирээд өсөө энүүгээр явъя гэд бид хэд ярилцчихад тэгээд алтан мөрөг хэвчээ шаваараа тэгээд ийм амжилт цэцэл явчихна. Ер нь Шижир Эрдэнэний хувьд багада их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж юм тийм ээ. Тэгэхээр тэр хөдөлгөөнөөс болоод янз бүрийн тийм хөгжилтэй явдал ч юм уу тийм ээ. Тиймэрхүү зүйл ер нь та нар тохиолдож байв уу? За тиймэрхүү зөндөл тохиолдчихлээсэн л та тэгээд. Одоо яг ингэж хэлнэ хэрэг бас орж ирэхгүй л байл л та. Багнаас аль аймгийн ямар суманд өнгөрсөн гэвэ? Би ч Дундгуй аймгийн тий сайн цогн сумд яг өссөн тий 3 ахтайгаа ээжтэйгээ мэтгээ ингээд амбал зургуулаа амьддаг. Тэгээд 2007 онд Эрдэнэ цэцлэл бие сургуулийг төгсөөд энд оюутан болж ирсэн Улаанбаатар их сургуулийн улс төрийн ангид. Би ерөнхийдөө багадаа бас спорт гэж л төсөөлж байгааг л дээ жоохон урлагтал та тий. Манай одоо гэр бүл ч юм уу тий. Ер нь удам спортын хүн баг байхгүй. Анхдагч нь баг би бол таарч байгаа. Урлагийн хүмүүс бол зөндөө би. Ер нь тэгээ би урлагийн сургууль мургуулд бас сонирхдаг байсан. Тэгээд гэмт спорт руу орж ирэл. Тэгээ одоо энэ спорт бол амар хайртай. Цаашдаач тууштай ингээ хичээллээ. За Шижир Эрдэнэ бол сүүлийн үед маш амжилттай тулдаж байгаа тамирчдын маань нэг. Саяхан 2010 онд 4 сард Австрид болсон дэлхийн кикбоксing улс аваргаас үлээ. Тий. Мутай бокс үлээ. K1. K1-ны төрлөөр бас аваргын алтан медалийг аваад эх орондоо авчирсан тамирчин. Өрсөлдөх тамирчин чинь Бацаа гэж тамирчин байгаа. Энэ тамирчны талаар ямар нэг мэдээлэл байна уу? Сонсож байгаагүй л дээ. Ер нь тийм Бацаа гэсэн тийм тамирчин бол сонсож байгаагүй юм байна. Бацаа сая Америкт яг мэрэгжлийн кикбоксер тоглож аваад ирсэн тамирчин байгаа. Битүү тамирчин. Бид нэр ерөөсө гадаад дотоод энэ тулааны дэрингийн дээрээс гаргаж ирэх хадгалж байгаа зөвхөн реалити шоунд зориулж бид нэр Америкаас өрж авчирсан байхгүй. Тэр тамирчинтай